Тус баталсгаа уралдаан даглагч. Гişүүдийг гиш батцаг англи хэлний төлөөлөлтөнд хэлцээний дараалал Ангийн эрдэнэ төслийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн санамсрын сонголтын агаар хэлтийн бодлого зохион байгуулалт Алан сумын аль толгойгоос нэр дэвшигчдэд өгсөн дэд хүчтэй саналын утсанд дагуулж үүнээс Монгол Улсын намаас ирсэн давааны бадан бид бүхэн энэ мэдээлэл технологийн нэгэн зунд арай өөр орчинд Хотамгийн эрдэнэс хурлын сонгуулийн 5 дугаар зориг хурлын төлөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Аймгийн иргэдийн хурлын 8 дугаар хуралдаанд Монгол Ардын намаас намын бүлгээс миний биеийг нэр дэвшүүлж сая 100% саналаар аймгийн иргэдийн хурлын даргаар сонгогдлоо. Тэгэхээр үнэхээр энэ удаагийн аймгийн иргэдийн хуралд бол хийх ажил маш их байгаа. Ховд аймагт маань тулгамдж байгаа аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах чиглэлээр ажиллах маш олон зүйлүүд байна. Бид бүхэнд хамгийн ихний ээлжинд бол залуучуудынхаа ажлын байрыг нэмэгдүүлэх, айл орхийнхаа орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийнхээ бизнесийг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үнэхээр санаачлаг гаргаж ингэж ажиллах ёстой. Ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах чиглэлээр бид бүхэн санаачлаг гаргаж ингэж ажиллана. За аймгийн иргэдийн хурлын 41 төлөөлөгч дотор бол нэлээд туршлагатай аймаг орон нутгаа удирдах байсан, сум орон нутгийг удирдах байсан ийм хүмүүсийн төлөөлөл нэлээд байна. За мөн залуучуудын төлөөлөл бас нэлээд байна. Ер нь мэрэгжлийн бүх салбарын хүмүүс өнөөдрийн энэ аймгийн иргэдийн хуралд орж бүтцийг бүрдүүлж байгаа нь бас нэг онцлогтой байгаа юм. Эмч нар маань байна, багш нар байна, инженерүүд байна. Дэд үтсийн салбарт ажиллаж исэн хүмүүс байна. Иргэний нийгмийн байгууллагад ажиллаж исэн хүмүүс байна. Тэгээд их олон салбарын хүмүүс өнөөдрийн энэ хурлыг бүрдүүлж байгаа нь бол их олон ургалч үзэл гарч тийм ээ. Олон бодлогын шин чанартай арга хэмжээ авахд бодитоогоор ард иргэдийн амьдрал ахуйд аймаг орон нутгийн хөгжилд тус нэмэр болох ийм шийдвэрүүд гаргахад дэм тусаж болох юм болов уу гэж ингэж бодож байна. За миний хувьд бол Жаргалан сумын тахилт багаас аймгийн иргэдийн хуралд 3 удаа сонгогдсон. Тэгээд нийт тахилчуудаа нийт ховдчуудаа Монгол Ардын намын мянган гишүүдтэй за намайг итгэл хүлээлгэн өнөөдөр аймгийн иргэдийн хурлын дараагаар 2-ntаа сонгож дэвшүүлж байгаа Монгол Ардын намын удирдах зөвлөл аймгийн Монгол Ардын намын хороо түүний тэргүүлэгчид намынхаа хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд Ховд аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө бүхий л хүмүүстэй хамтарч ажиллана, ил тод ажиллана, нээлттэй ажиллана, шударга хариуцлагатай ажиллана гэдгээ бас илэрхийлж байна. Алан сумын аль толгойгоос нэр дэвшигчдэд өгсөн дэд хүчтэй саналын